2021 онд. Тэгвэл саяхан нүүрж ирсэн биз дээ. Энд одоо бараг 21 жил амьдарч байна гэж бодлоо. Чам хин гэдэг гэлээ? Сансар хоёр. Окей, танилцгал таатай сансар хоёроо наа Бисмаг гэж шүү дээ. За ер нь бол originally би болохоор говийн гаралтай. Би өөрөө дорн говийн сайн шандад төрсөн. Тупакийн дуунуудыг амар сонсоод надад бүр үнэхээр гоё санагдаж байна. 8 Mile гэдэг киног үзэл, толин дараал фристайлдж үзсэн чи цаанаасаа болж лээсэн. Айгуу яг авиастай жинхэнэ underground hip-hop gangster series байсан юм шиг санагддаг. Монголын hip-hop түүхэнд одооны залуучуудад домгол болсон юм шиг байгаа юм тий. Ихтэй Монгол рэп бол яг үнэхээр өөрөө онцлогтой. Тэгээд амар сонир барьцгүй маш олон стайлтай. Тэгээд маш дээр үес аюу сайн хөгжсөн гэж боддоо шүү. Одоо орчин үеийн артистууд рэпруудыг сонслоо. Алж шүү. Чи чатна гэж өөртөө итгэлтэй хэлнэ үү? Ер нь би Азта Монгол хипхопыг топ гэж боддоо шүү. Чиглэн ирэх өөрчлөлтөнд өөрийгөө бэлдэнэ үү? Ямар ч рэпертэй нүүр тулаад ярилцахад бол би өөрийгөө амар шаал гэж хэлнэ. Бараг тэр рэперүүдийн зам байлгүй дээ.